За үзэгчдээ дахин өглөөний мэндийг хүргэе. Кофе зэрлсэн нэвтрүүлэг дараагийнхаа шин зочинтойгоор та бүхэнтэй уулзахад бэлэн боллоо. Бидний удаагийн зочин хойморт маань эдийн засгийн ухааны доктор Ноён Баттөмөр өргөд ирсэн байгаа танд өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд. Замун хамтран хөтлөх хамаатан өглөөний мэнд хүргэе. За хүрэлцэн ирсэн зочинд амралтын өдрийн мэндийг хүргэе. Хэрхэн үзэгчтэй бас энэ өглөөний мэндийг дахин хүргэж байна. Тэгэхээр өнөөдөр бол бид гурав чухал сэдвийн талаар ярилцсан. Тэгэхээр ярилцлага эхлэхээс өмнө хүрэлцэн ирсэн зочин маань кофе уух уу, цай уух уу? Кофе. За би цай ууж байна. Уух юм аягалж явах зурнд яриагаа эхлүүлье. Тэгэхээр таны хувьд одоо бас яг Монгол Улсын эдийн засгийн яг гол одоо төвлөрөл гэж хийж болох үст тийм ээ. Гайл дотор ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм хүн гэдгээр бас үзэгчд маань хараад мэдэж байгаа байх. Тэгэхээр яг эдийн засгийн чиглэлийн одоо яг бит хоёрын урд маш олон номнууд байна л да. 10 гаруй номнууд байх шиг байна. Ийм номнуудыг бол бичсэн. За энэ номоо өнөөдрийн бас кофе ярилцлагын нэвтрүүлгээрээ дамжуулаад үзэгчдэд танилцуулах зорилготой байгаа. Номнуудынхаа тухай бас яг дэлгэрэнгүй мэдээллийг өгье тийм ээ. Яагаад энэ номнуудыг бас бичгээд болов? Ер нь одоо бас яг ямар чиглэлийн номнууд бичсэн байгаа вэ? Тэр талаараа бас яг үзэгчдэд танилцуулбал. За би Москвагийн одоо нийгэм улс төрийн дээд сургуульд сурч байх үеэс эхлээд энэ эдийн засгийн харилцаатай холбоотой асуудлаар нэлээд тийм судалгаа шинжилгээ хийж эрдмийн одоо сэдв авч ингэж ажилласан л да. Тэр үеэс эхлээд одоо ямар нэгэн ном уншихтаа, мэрэгжлийн чиглэлийн ном уншихтаа энэ эдийн засгийн харилцаатай холбоотой асуудлыг би тэмдэглэж аваа. Тэрийг ургуулж бодоод ингээд явдаг байсан л да. Тухайн үед бол яг бидэнд бол тийм гар утас iPad, iPhone байсангүй. Тухайн үед одоо бичээд ингээд яваад байдаг. Тэргээ ургуулan бодоод ингээд тодорхой асуудлуудыг гаргаад ингээд бичээд ингээд орхио яваад байдаг байсан л да. За тэгээд сүүлд бол яг ухаалгаар утас гараад iPad ашиглалтанд ороод ингээд ирэхээр зэрэг энэ дээр ингээд тэмдэглээ яваад байдаг байсан. Тэгээд 2000-аад оны их үеэс эхлээд Монголын өвдөлтмэн сонин хэвлэлд бол энэ Монгол улсын хөгжлийн гарцын чиглэлээр одоо нэлээд их олон тийм материалууд гаргаж ирсэн л да. Тухайлбал одоо Монгол улсын хөгжлийн гарц гэдэг сэдвүүдээр Монгол улсын хөгжил, мэдлэг суурьсан эдийн засаг, Монгол улсын хөгжлийн санг, хөгжлийн банк болгоёг тийм ээ. Одоо бичил зээл, бичил санхүү гэдэг одоо иргэдийн ажил амьдралд хэр зэрэг тустай байх талаар ч юм уу ингэж бичиж явсан. Тэгээ энэ болгоныгаа ингээд нэгтгээд би хөгжлийн гарц гэдэг бол анхныхаа номыг 2000 оны гарсан тий бичсэн. За энэ дээр бол их олон асуудлуудыг одоо тавьж гаргасан л да. Тэгээд ер нь бол хөгжлийн гарцуудыг зөв тодорхойлж явах хэрэгтэй юм аа. Хөгжлийн гарцыг зөв тодорхойлж явах хэрэгтэй. Энэний үндсэн дээр бол хөгжлийнхаа төлөвлөлтийн бодлогыг гаргаж ирнэ гэсэн санаагаар ингэж гарсан. За ер нь бол эдийн засагт бол их олон эдийн засгийн их олон ойлголтууд байдаг. Энэ дотор бол хөгжлийн эдийн засаг гэдэг ойлголт бол их чухал тийм байр суурь эзэн л дээ. Одоо өөрөөр хэлбэл хөгжихийн тулд эдийн засгийнхаа бодлогыг яаж төлөвлөх юм, яаж хэрэгжүүлэх юм. За хэрэгжүүлэх явц донд гарч ирж байгаа зүйлээсээ яаж сургамж авах юм гэдэг олон асуудлуудыг бодож төлөвлөдөг. Энийг бол хөгжлийн эдийн засаг гэж одоо нэрлэдэг. За ийм учраас бол хөгжлийн эдийн засаг гэдэг номыг бол бас гаргасан. Энэ одоо байж байна. Энэ байж. За тэгээд дараагийн ном нь бол юу гэхээр энэ мөнгө угаах гэж юу вэ гэж. За яг би Орсын албаны улсад докторийн зэрэг хамгаалсан. За миний дэд докторийн зэрэг хамгаалж авах одоо хамгаалтын нэг сэдвийн нэг нь мөнгө угаахтай холбоотой асуудал юм байна. Тэгээд мөнгө угаах асуудал бол дэлхийн хэмжээнд одоо ямар хэмжээнд байна? Яаж энэс сэргийлж одоо ямар арга хэмжээнүүдийг авч байгаа? Монгол улсад одоо мөнгө угаах чиглэлээр одоо ямар ажлууд хийгдэж байгаа? Гэх мэтийн олон асуудлуудыг энэ номонд одоо бичгийг зорьсон юм байна. За дараагийн асуудал бол юу гэхээр сүүдрийн эдийн засаг гэдэг. Монгол улсад бол сүүдрийн эдийн засгийн хэмжээ бол өндөр байдаг. За 2009 онд гаргасан судалгаагаар дотоодын нийт бүтээгдэхүүний бараг одоо 30-50% тэнцэх хэмжээний сүүдрийн эдийн засаг байна гэж ингэж тодорхойлж гаргасан байдаг. Сая одоо эдийн засгийн тод байдлын хуулиар бол үндсэндээ маш их хэмжээний 35 их 80 төгрөгтэй тэмцэх зөвхөн нэрний татвар нэг одоо 8 их 80 Монгол улсын одоо
жилийн төсвийн орлогоос их хэмжээний ийм одоо сүүдэр эдийн засаг ил болж штэ тий. Тэгэхээр сүүдэр эдийн засаг гэж юу юм бэ? Ягаад одоо энэ албан бус сүүдэр эдийн засаг ингээ хүчтэй байдгийг? Сүүдэр эдийн засагтай яаж тэмцдэг юм? Сүүдэр эдийн засаг бол ам бүхтээ оршоод идэг нь учир нь юу юм бэ? Сүүдэр эдийн засаг нийгэмд ямар тустай юм бэ гэдэг энэ болгоныг гаргаж ир тавьсан ном байна. Тэгэхээр энэ ном бол нэлээд тийм практик талдаа бол нэлээд их одоо судалгаануудын үндснээр хийгдсэн. За би Гайлын ерөнхий газрын дарга байхдаа энэ сэдвүүдээр бол нэлээд ажилладаг байсан. Доторын ерөнхий газрын даргаар томилогдоод мөн одоо энэ сэдвийг өргөжлүүлж ингэж хийгээд 2011 онд энэ сүүдэр эдийн засаг гэдэг номыг бол бичсэн байна. За 2009 онд дэлхийн санхүүгийн хямрал үүсэж одоо Америкийн нэгдсэн улсын мөрөгжийн зээлээс үүдэлтэй санхүүгийн хямрал үүссэн. За ер нь бол хямрал гэдэг юм юу юм бэ? Хямралын бүчлэг давтамж гэж одоо ямар юм бэ? Ер нь эцсийн эст хямрал гэдэг нь бол зайлшгүй одоо бий болж байдаг. Дандаа ингээд одоо яг тодорхой хугацааны дараа бий болоод байдаг ийм одоо процесс юм уу? За энэс сэргийлэх арга зам байдаг юм уу? Ер нь бол сүүдэр эдийн засаг энэ хямрал гэдэг маань бол байнга ингээд одоо давтагтаад байх хэвээр юм уу? Сэргийлэх арга зам байдаг юм уу? Энэ болгоныг олон талаас нь бодож хийсэн. Голдуу бол юу гэхлээр зэрэг онлайн талаасаа хийгдсэн практик талдаар ингэж хийгдсэн юм ном байна. Тэгэхээр эцсийст бол юу гэхээр энэ хямралын одоо буруутан байна шүү дээ. Ямар нэг айл буруутан бол ерөөсө хүний буруутан үйл ажиллагаанаас болдог гэсэн төвлөлтийг дэлхийн нийт хүргэсэн. Тэгэхээр энэ бол одоо өнөөдөр Монгол улс хямралтай байна. Зүгээр энэ номонд бол хямралаас яаж сэргийлэх юм, эрсдлийг яаж тооцох гэдэг ч юм маш их олон тийм санаанууд орсон байна. Тэгэхээр бол өнөөдөр ач холбогдолтой хэвээрээ байгаа. За дараагийн асуудал, дараагийн ном бол юу гэхээр энэ баялагын менежмент гэж ном. Баялагын менежмент гэдэг нь бол Монгол улс бол маш их хэмжээний баялагтай. Баялагын менежментийг өнөөдөр бид олигтой сайн хийж чадахгүй учраас бол баялаг маань өнөөдөр бидэнд бол юу гэхээр амьдралын нороотлыг бий болгож байгаа. Монгол улсын одоо газар нутаг одоо сэглэгдэж байгаа, ой мод одоо сүйтж байгаа, булаг шанд ус нуур ширэгж байгаа. Энэ болгоно бол юу гэхээр баялагын менежментийг одоо буруу хийсэнтэй холбоотой гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр баялагын менежментийг одоо сайн хийсэн туршлагууд юу вэ? Жишээлбэл одоо Норвеги улс гэл тийм ээ. Норвеги улс гэдэг одоо 5 сая хүнтэй, Монгол 3 сая хүнтэй. Тэгэхээр одоо Норвегийн одоо өргөлөл дээр нефтийн санд бол одоо тэтгэврийн санд нь бол $1.80 одоо цуглдсан байна. Энийг яаж бий болгосон гэхээр ерөөсөө баялагын менежментийг маш сайн хийсэн. Энийн үндсэн дээр бол одоо тэр сан их хэмжээний мөнгөтэй болсон байдаг. Өнөөдөр одоо тэр $1.80 одоо Норвегийн хүн болгонд одоо ингээ хуваагаад өгөх юм бол одоо Норвеги хүн болгонд саятан болсон. Аливаа хөгжил, эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухаан одоо энэ бүхэн маанууд юутай холбоотой байдаг вэхээр ерөөсөө л эдийн засгийн хөгжилтэйгээр холбоотой байдаг. Тухайлбал одоо Норвегид бол бид Норвеги хүн бол Монгол хүмүүсээс 8-9 дахин илүү цалин авч байгаа. Норвеги хүн бол Монгол хүмүүсээс 14-өөс 15 насаар илүү насалж байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо өөрөөр хүний хөгжил гэдэг юм аа эдийн засгийн хөгжилтэйгээ холбоотой юм аа. Тийм учраас бид одоо баялагын менежмент их зөв хийх хэрэгтэй юм аа. Гэсэн ийм санаа одоо энд оруулсан юм байна. За би Гайлын ерөнхий газрын дээд дарга байхдаа дэлхийн гайлын байгууллагын шугамар Японы гайл дээр очиж 3 сарын хугацаанд одоо яг энэ хар тамхины чиглэлээр их сайн судалгаа хийгдэж туршлага судалсан. Тэгээд хар тамхи цагаан дахал гэж одоо энэ номыг манай гайлын одоо болдын скватер гэдэг сайн мэргэжилтэн байгаа лаборатори энтэй хамтарч одоо энэ хар тамхи цагаан дахал гэсний номыг бичсэн. За энд бол юу гэхээр дэлхийн хэмжээний одоо хар тамхи ямар төрлөд байдгийг яаж тэмцэж байгаа гэсэн энэ чиглэлийн мөрөдөө лабораторийн нөхцөлийн яаж илэрүүлэх үү гэсэн энэ чиглэлүүд одоо нэршлүүд байдаг. Энэ болгоныг ингэж бичсэн ийм ном юм байна. За хамгийн сүүлчийн ном бол миний эрсдлийн менежмент гэдэг ном байгаа л да тий. Тэгэхээр хамгийн хайртай ном нь. Тэгэхээр би 10 ном тал да. Тэгээ 10 хүүхдтэй хүн одоо дотроос нэг хүүхд нэг хайртай байдаг шиг би одоо энэ номоо дотроос бол хамгийн одоо миний хайртай ном бол энэ эрсдлийн менежмент гэдэг ном байна. Энэ номыг яагаад одоо би хайртай байдаг гэхээр энийг бол бичгийн тулд айгүй их тийм хөдөлмөр авсан.
маш их хөдөлмөр орсон. Одоо манай багш нар бас зэмлсэн. Бас зэмлэлүүдийг нэлээд одоо сонссон. Тэг их хөдөлмөр орсон. Тэгээ яг бичгтээ гарсныхан дараа бол энэ ном бол надад их таалагдсан. Би өөрөө дахиад уншиж байгаа шүү дээ. Тийм байна. Тэгэхээр аливаа хөгжилд бол хөгжлийн эрсдлийг сайн тооцож байгаа юм. Энэ чиглэл хийсэн ном байгаа. Яг Монголын хөрсөнд одоо болгож яг онлын одоо баримтчгууд бол энэ дотор байгаа. Гэхдээ Монгол улсын хөгжилд ямар эрсдлүүд байна гэдгийг энэ тодорхой их сайхан зааж өгсөн. Ийм 10 ном байгаа маа. За 10 номныхоо талаар ямар тач бас үзэгчдэд товч тодорхой мэдээллийг өглөө гэж бодлоо. Тэгэнгүүт би зөрүүлээд яг одоо танилцуулсан сэдвэр нь яг одоо өнөөгийн Монгол улсын эдийн засагтай холбоотойгоор бас яриагаа үргэлжлүүлэе гэж бодлоо л доо. Хямралын тухай сайн ярьлаа тийм ээ. Тэгэхээр одоо бас яг Монгол улсын эдийн засгийн тухайд бол хямарч байна гэж хүн болгон бол одоо ярьж байгаа. Үүний шалтгааныг таны зүгээс бас яг эдийн засгийн ухааны доктор хүний зүгээс юу гэж дүгнэж байна? Хямралаас гарах арга замууд одоо зөндөл байгаа тийм ээ. Яг голчилсан арга замыг таны зүгээс бас яг юу гэж харж байна? За ер нь бол Монгол улсын хямрал бол юу гэхээр ерөөс би түрүү хэлсэн шүү дээ. Хямрал бол хүний буруутай үйл ажиллагаанаас хамаарна гэж. Монгол улсын хувьд бол жижиг улсыг бол тийм ээ. Одоо жижиг улсын одоо асуудлууд бол их байна шүү дээ. Бид чинь одоо дэд бүтцийн хөгжил сул байна. Эдийн засаг бол олон суурьтай болж чадаагүй. За хүн ам жижиг дэд бүтцийн хөгжил сул гэдэг. Энэ болгонд сул талууд маань бол одоо эрсдлийг бий болгож байгаа. Хямралыг бол байнга дагуулах тийм магадaltaй. 2000 одоо 10-аад оны үеэс эхлээд дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүн болон газрын тос одоо тэр ашигт малтмлын үн тийм ээ манай уламжлалт бүтээгдэхүүн нүүрс төмрийн хөдөр зэсгээд одоо энэ бүх бүтээгдэхүүн бол нэмэгдсэн. За энийг бол манайхан бол супер цикл гэж одоо нэрлэдэг байгаа. Супер циклийн үед бол үн нэмэгдэнэ. Эдийн засаг хүчтэй одоо эдийн засгийн өсөлт одоо хүчтэй ингэж гарч ирдэг. За энэний дараагаар өргөжлүүлээд ямар одоо асуудлууд гардаг вэхээр уналт бол гардаг. Энэ бол бичигтэй хууль. Ер нь ном сурах бичгүүд бол байнга бичиж байдаг. Тэгэхээр энэ уналтыг бол бид нэр их сайн тооцож чадсан. Өөрөөр хэлбэл түүхийдээ унна гэсэн одоо энэ одоо тэр уналтыг бол тооцоагүйгээс одоо өнөөдрийн хямрал үүсэлтэй гэж бодож байгаа. За тэгээд дээрээс нь бол одоо тодорхой одоо засаг ирэх байж байгаа хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна л да. За 12 онд бол ер нь бол 12 оноос эхлээд нефть одоо тодорхой дэлхийн зах зээл дээр бол бараа бүтээгдэхүүн унсантай болоод гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ бол бас буураад эхэлсэн. За гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ягаад уурч байгаа гэхээр нэгдүгээр одоо хууль тогтоомжтой холбоотой гадныхыг үргэх тийм нөхцөлийг бүрдүүлснээс гадна гадаад зах зээл дээр энэ бараа бүтээгдэхүүний төв хэдийн унаад эхэлсэн. За энэ уналттай уялдуулаад гадаадын хөрөнгө оруулалт багассан. За гадаадын хөрөнгө оруулалт багасаад гадаад талдаа бараа бүтээгдэхүүн унахтай уялдаад бол юу гэхээр дотоод талдаа бол юу гэхээр тодорхой өөрчлөлтөөр гарахаар манай эрх баригчдын зүгээс үн тогтворжуулах хөтөлбөр гэж том хөтөлбөр гаргасан л да 4 их 80 төгрөгийг одоо хэрэгж тараасан. За энэ бол Монголд байж байгаа өөрөөр хэлбэл гадаад валютыг өөрөөр хэлбэл нөөцийг одоо шавхах гадаад валютын эрэлтийг үүсгэж байна. За энэтэй уялдаад юу гэхээр зэрэг өдөр тутам одоо ингээд гадаад валютын хэмжээ одоо Монгол төгрөгийн ханш унж гадаад валютын ханш өсөд ийм одоо байдлууд ажиглагдаад ирсэн. Тэгэхээр энэ эднээс яаж давах вэ гэдгийг бол тухайн үедээ бол бодоогүй л дээ. Бодохдоо бол дутуу бодсон. Ер нь юу гэхээр зэрэг гол нэрийн бүтээгдэхүүн бензин одоо юу гэдэг нь гурал талхны үнэ барьна гэсэн ийм бодлоор бол үн тогтворжуулах хөтөлбөр бол хэрэгжээд энэ үр дүнгээ өгсөнгүй. Тэгэхээр хямралыг бол цаашдаа дэвэргэх гол үндсэн шалтгаан бол одоо энэ үн тогтворжуулах хөтөлбөр таваас холбож ойлгохоос өөр арга байхгүй. За ингээд цаашдаа явахд бол юу гэхээр ерөөсөө олон талтай арга хэмжээнүүдийг бол бид нар авах байсан л да. Тэгээд энэ дээр бол аваагүй, хямрал болоогүй, хүндрэл болцсон байна. Бити муу амлаад бай та нар их маягаар бол одоо ингээд зөндөө ярьцгаасан шүү дээ. Яг үнэн чанартай бол хямрал хүндрэл гэж маргаж байхаа оронд бол өөрөөр эрсдлээ тооцоод
бид нар одоо арга хэмжээ авсан бол өнөөдрийн ийм байдалд бол хүрэхгүй л дээ. Анх Монголын одоо эдийн засагт бол юу гэхээр валютын ханшаар өдөөгдсөн хямрал, сангийн эдийн засгийн хямрал болоод цаашаага одоо үргэлжилж шүү дээ. Одоо хямрал бол улам гүнзгийрэх тал руу орж байгаа тийм ээ. Өнөөдөр эдийн засгийн байдал бол хүнд байна. За энэ хүнд байж байгааг бол юу одоо хэд хэдэн тоо хэлээ л дээ. Тухайлбал одоо юу гэхээр Монгол улсын одоо төлбөрийн тэнцэл их алдагдaltaй болсон байна. За дээрэс нь бас одоо гадаад одоо өрийн хэмжээ тийм гадаад дотоод өрийн хэмжээ, өрийн нарамд одоо өссөн байна тийм ээ. 22 их тэрбум доллартай нийслэх хэмжээ. Монгол төгрөгт харьцуулах юм бол 44 одоо их 80 төгрөг. Нэг хүнд бараг ногдох өр нь 20 сая төгрөг гараа явж ийн гэж яриад байсан бас. Тий. Тэгэхээр тийм л дээ. Тийш одоо Монгол улс жилдээ нэг 7 орчим их 80 төгрөгийн одоо орлого цуглуулдаг. Тэгэд яг энэтэй ингээ харьцуулаад үзэх юм бол манай өрийн хэмжээ бол 6.5 жилд одоо юу ч одоо хоол идэхгүй, хувцас өмсөхгүй, байран зоохгүй, цалин авахгүй ингээд байхад ийм хэмжээний хөртэй болсон байна. За мөн одоо дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулаад үзэх юм бол одоо 180% тэнцэж байгаа. Тэгэд энэ болгоны ингээд үзэхээр өрийн хэмжээ бол одоо бас тийм төгсөх хэмжээнд бол хүрсэн байна. Гэхдээ бол юу гэхээр аливаа асуудалд бол гарц байдаг. Тийм гарц байдаг. Тэр гарцыг бол бид нэр олон талаас нь харах хэрэгтэй. За эдийн засгийн байдлыг өнөөдөр ингээ ярихт бол юу гэхээр хүн амын орлогын хэмжээ бол багасж байгаа. Тухайлбал одоо 2014 онд нэг өрхөд бол 937 мянган төгрөгийн одоо тийм сар болгоно тийм орлого болдог байсан бол 2015 онд 834 болгош одоо 100 мянгаар багасж байгаа. Өөрөөр хэлбэл хүн амын орлого багасна гэдэг маань хөдөлж авах чадвар бол багасж байгаа. За инфляцийн түвшин бол бага байна гэж байгаа. Энэ бол яг их төрөөс их мундаг арга хэмжээ аваад авсан арга хэмжээ инфляц бага биш л дээ. Энэ хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт нь бол дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүн унсантай холбогдуулаад Монгол бол нефть бүтээгдэхүүн хямд байна шүү дээ. За энэтэй холбоотой. Хоёр дахь нь бол юу гэхээр мэчин жилд одоо жилийн одоо үйл явдлууд өөрөөр хэлбэл 100 болж болшгүй гэдэг хэмжээний ядлаа гэсэн махны үн харьцан юмд байсан. Гол одоо инфляц нөлөөлдөг нь бензин мах байдаг. Тэгэхээр бензин үн бол цаашдаа нэг хэсэгтээ ингээд тогтоотой байх юм байна. Махны үн бол нэмэгдэж байна. Тэгэхээр инфляцийн хэмжээ бол цаашдаа нэмэгдэнэ. Тэгэхээр эдийн засгийн байдал бол их таагүй байна өнөөдрийн байдал. Тэгэхээр эдийн засгийн байдал ягаад ийм таагүй байдалд орвоо гэхээр олон зүйлийг хэлж болно л да. Тийм ээ. Энээс гарцах юм бол маш их олон зүйлийг хэлж болно тийм ээ. Эдийн засгаа одоо төрөлжүүлэх хэрэгтэй. Орлого олох одоо өөрөөр хэлбэл тэжээгдэг одоо тийм эдийн засгаас хөрөнгөлөг үүсгдэг эдийн засаг руу бий болгох. Хоёрын гэрчлэлээ дэмжих, гар дэргэдийн хаваараа хөдөлмөр эрхлэх одоо энэ дэмжих гэдэг маш их болно. Хэдэн зуун гарц байгаа. За энэ дотроос бол юу гэхээр би нэг зүйлийг хэлхийг хүсэж байна л да. Энэ номтойгоо юу л да. Энэ эрсдэл гэдэг юм бол бид тооцдог юм. Эрсдэл бол хэлж ирдэггүй, хэнийг ч ялгадаггүй гэж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол энэ эрсдэл гэдэг зүйлийг бид их бага ярьж ирсэн. Бага ярьж ирсэнтэй холбогдуулаад юу гэхээр эрсдэл гэдэг ойлголт бол байхгүй. Эрсдэл тооцох чадамж бол байсангүй гэж ингэж хэлэх байна. Эрсдэл гэдэг тэгэхээр ерөнхийдөө яг зүгээр нэг хар ухаанаар бодглохлоор ямар нэгэн зүйлээс болгоомжлох ч гэдэг юм а тийм ээ. Тийм зүйлийг бол бууж ин л та санаанд. Тэгэхээр эдийн засгийн эрсдэл гэдэг зүйл бас арай өөр санааг илэрхийлдэг юм болов уу? Ер нь яг эдийн засгийн эрсдэл гэж яг юу вэ? За эрсдэл гэдгийг бол ном сорох хичгт одоо тайлбарласнаар бичснээр бол юу гэхээр ирээдүйд тийм тааварлах үйл явц гэж. За нарийн ярих юм бол юу гэхээр зэрэг хохирол, алдагдал, гай зовлон одоо үүсэх одоо тийм магадлал гэж байгаа байхгүй. Одоо ном сорох хичгт хэлснээр. Түүнийг тооцоолох. Түүнийг тооцоолох тийм. Тэгэхээр эрсдлийг бол ер нь хүн төрөлхтөнд нь бий болсон цагаас эхлээ эрсдэл бол бий болсон байдаг. Одоо манай эртний өмнөх одоо өөрөөр хэлбэл тэр үед бол юу гэхээр бурхан одоо бүгдийг зохицуулдаг, бурханы одоо шийтгэл эрсдэл үүсгэх гэж тооцдог байсан. Дараа нь бол юу гэхээр тэр одоо нөр дараагийн үе нь бол юу гэхээр одоо бас нэг тийм одоо тухайлбал 1795 онд одоо Голландд одоо тодорхой хэмжээний газар хөдлөлт бол хүмүүс өгсөн байдаг л да. Тэгэхдээ зэрэг тэрийг тухайн удирдлагуудтайгаа хариуцлага тооцсон тийм одоо тийм жагсаал болж ирсэн ба.
За технологийн үе гэдэг нь бол 1940-с 1980 оны хооронд бол 1940 онд бол Англид бол юу гэхээр энэ одоо онгоцны тийм ээ одоо иргэний агарын тээврийн онгоцны одоо эрсдлийг тооцдог судалгааг анхаарч байсан. 1950 онд одоо Америк солонгосын дайны үед бол Америкийн одоо цэргүүдийн Америкийн армийн эрсдлийг бол Америкууд анх тооцсон байдаг. 80 оноос хойш бол шинжлэх ухааны үе гэж ингэж ярьдаг л да. Энэ бол тооцоо судалгаатай гэгдсэн ийм ажлууд одоо байдаг. За Монголд бол юу гэхээр 2003-аас 2005 оны үед бол энэ банкны системд анх одоо нэрсэл гэдэг юм бий болгож одоо их бол тооцоо судалгаа хийсэн байдаг. Энэ бол юу гэхээр Дэлхийн банкны одоо ерөнхийдөө зөвлөмжөөр одоо бий болсон гэж ингэж үздэг. За чухал одоо энэ байгууллагуудаас гэх юм бол 2005 он, 2006 он үед бол гайлын байгууллагууд нэрсэл анх одоо тооцсон байдаг. За өнөөдрийн байдлаар ихтэй эрсдлийг тооцдог салбар гэж бол байхгүй байх гэж бодож байна. За тэгэхээр эрсдэл гэдэг бол юу гэхээр хилж ирдэггүй хэнийг шалгадаг. Эрсдэл бол одоо байнга нуугдж байдаг, шаардлагатай үедээ ил гараад ирдэг. Эрсдлийг та арилгахгүй бол эрсдэл таныг арчна гэдэг. Ингээд одоо их айхтар өгнөд бол байдаг л да. Тэгэхээр эрсдэл гэдэг бол бид ингээд ойлгож байгаа. Эрсдлийн менежмент гэдэг бол юу гэхээр одоо учирч байгаа тэр одоо бий болох тэр эрсдлийг даван туулах үйл ажиллагаа. Яаж удирдах вэ гэдэг үйл ажиллагаа. Энийг одоо яаж удирдах вэ гэдээс тухайн эрсдэл бол цаашдаа одоо яаж одоо өргөлжүүлэх вэ, яаж даван туулах вэ гэдэг асуудал энэ бүх зүйлээс бол шалтгаалдаг юм учиртай. Дэлхийд дахин эдийн засгийн хямрал нүүрлээд байна л да. Тэгэхээр манай улсын хувьд бол хямрал нүүрлээд байна гэж ярьж байна. Энэ бол урд хойд хөрш ус ялцчихгүй салшгүй холбоотой тийм ээ. Ихэд улсын бас эдийн засаг хямралтай байгаа. Тэгэхээр түрүүн бас бүгдээрээ ярьлаа гадаад тий энэ ярьж байна. Эх онд одоо манай их хүрийн ихний иргэн төлөлт хийгдэх хэрэгтэй байгаа тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ? Цагаа угаарай. За тэгэхээр бол яг бас их чухал асуудал байна л да. Яг ер нь бол дэлхий одоо галбаачлагдсан үед бол Америкт болж байгаа хямрал бол Монголд тэр нөлөөл. Гятын эдийн засгийн одоо саарлт бол юу гэхээр бүс нутагтай хэмжээр нөлөөлж байгаа. Яг та монголчууд бол одоо өөрийнхөө энэ бий болсон учир дутагдaltaй удирдлагын арга барилын хомсдол энэ одоо өнөөдрийн одоо бий болсон гятын эдийн засгтай холбож тайлбарлаад байгаа юм л да. Би энийг бол одоо эсрэг байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл зүгээр ганц жишээ хэлье л да. Одоо гятын нүүрсний зах зээл ихтэл 3 тэрбум тонны одоо хэрэгцээтэй байхгүй. Гэтэл одоо Монголын нийлүүлж байгаа нь бол бүтэн жил нэг хэмжээний 15 сая тонныг нийлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл хятадын зах зээлийн 0.5%-ийг л одоо бид нийлүүлж чадж байгаа байхгүй. Тэгэхээр хятадын эдийн засаг бол нөлөөлөх нь нөлөөл. Тэгэхдээ хятадын эдийн засаг удаашрсан бол Монголын хэмжлээгээд их юм бол учир дутагдaltaй. Тэгэхээр бид одоо өнөөдрийн бий болсон энэ хүндрэлийг бол өөрснийхөө арга барилаас хайх хэрэгтэй. Ягаад одоо өнөөдөр ийм хямрал үүсэж байгааг бол хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт нь бол Монголын төрийн тогтолцооны хямрал гэж би одоо энийг үздэг. Төрийн тогтолцоо ягаад одоо ийм учир дутагдaltaй байна гэж ингэж үзгээ зэрэг 26 жилийн түүхэнд одоо шинэ үндсэн хууль маань үйлчлэлээ. Миний бодлоор бол юу гэхээр 2000 онд хүртэл одоо харилцаагаа зохицуулаад яваад байсан. 2000 онд одоо үндсэн хуулинд хийсэн 7 өөрчлөлтөөс үүдэлтэй. Тэгээд ер нь 2000 оноос хойш бол энэ үндсэн хуулийн зохицуулт маань бол бас нэг тийм сайн зохицуулж чадахгүй болоод байна. Тэгэхээр бол би юу гэхээр төрийн тогтолцоотой холбоотой юм хямрал байна. Хоёрдугаарт нь бол юу гэхээр санхүү эдийн засгийн алдаатай бодлого. Тийм. Санхүү эдийн засгийн алдаатай бодлого. Энтэй холбоотой. Гуравдугаарт нь бол юу гэхээр энэ одоо засгийн газараас ихсүүлээд мэрэгжлийн байгууллагууд бол мэрэгжлийн байж чадахгүй. Энэ болгонтой холбоотой энэ санхүүгийн хямрал үүсэж байна гэж ингэж үзэж байгаа. Эдийн засгийн хүнтэй уулзах болгонд асуумаар санагддаг асуулт нэг байна л да. Тэгэхээр ипотекийн 5% зээлийн талаар хүмүүс жоохон гомдолтой ч юм уу хүлээлттэй байсан мөртлөө их гомдолтой тийм шийдвэр гарч чадбайгаа шүү дээ. Аслагдсан дүүргүүд гэрээлийн дахин төлөвлөлтөнд хамрагдсан хүмүүс л 5% хамрагдана гэж юм. Тэгэхээр Монгол улсын бүх иргэд 5% хамрагдчих юм бол эдийн засгийн хувьд ямар эрсдэлтэй болох юм бол? За тэгэхээр яг өнөөдөр Монгол улс яг сая
одоо 2 дахиад зээл авчлаа шүү дээ. 250 саяар нэг авсан, 500 саяар зээл авчлаа. 500 саяын хүү маань бол 10.1% хүүтэй байна шүү дээ. Энэ бол маш өндөр хүү. Ийм 10% хүүтэй зээлээр юу хийж болох вэ гэхээр зэрэг би бас миний толгоонд орохгүй байна. Тийм ээ. Одоо усан цахилгаан станцтай байрна гэхээр энэ бол усан цахилгаан станц байрны үйл бас одоо нэлийн өндөр хүүтэй. Төмөр зам тавих ч гэсэн өндөр хүүтэй. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн одоо энэ потенциал үндсэндээ яг өнөөдрийн байдлаар бий болгосны энэ баялаг маань бол шавхчаад. Тэгэхээр ипотекийн зээл гэдэг бол үнэхээр одоо чухал. Одоо өөрөөр хэлбэл юу гэхээр бид Америк гэдэг одоо ярьдаг шин Америкийг болж жишээ болгож авдаг. Америкийн иргэдийн одоо 60% нь бол дундаж орлоготой иргэд гэж. Бүгд одоо орон сууцтай, машинтай, ажилтай, цалинтай энийг дундаж орлоготой иргэд гэж. Тэгэхээр монголчууд бол юу гэхээр дундаж орлоготой иргэдийг бий болгоход одоо хамгийн гол юу гэхээр ипотекийн зээл. Яг өнөөдөр одоо юу гэхээр ипотекийн зээлийг бий болгох шаардлага байна уу бол одоо маш их шаардлагатай. Хүн болгоно авах шаардлага. Монголчуудын чинь бол үндсэндээ 30 гэдэг хувь нь орон сууцнд байж байгаа шүү дээ. Үлдэж байгаа бараг 65-аас 70% нь одоо гэрт одоо байж тийм. Тэгэхээр ипотекийн зээл бол үнэхээр чухал. За яаж хэрэгжүүлэх үү гэдэг дээр бол бид их бодох хэрэгтэй юм л да тийм. Ирээдүйн одоо тэтгэврийн сангаар одоо шийдсэн хувилбарууд бол яг хоо тэрийг бол буруутгахаар байхгүй зөв. Гэхдээ яг тэр сангийн югаар одоо өнөөдөр авчирыг энэ асуудлыг шийдчихгүй бас баг. Хөрөмтөл бий болгодог. Энэ хэлбэр байгаа. Ард иргэдийн өөрийнх нь одоо тэр боломжийг ашиглах, тэр газрыг ашиглах, байж байгаа одоо тэр орон сууцыг сайжруулах. Ипотекийн зээлээр орон сууц авах гэдэг нэг 16 давхарт орон сууц авахаар төсөөлөж болохгүй шүү дээ. Ипотекийн зээлийг ашиглаад байж байгаа одоо газар дээр сайхан байшин барих тийм ээ. Барьцсан байшингаа сайжруулах тийм ээ. Улам боловсронгуй болгож ажиллах хүн амьдрах нөхцөлийг бий болгох гэдэг олон зүйлийг шийдэх гэсэн. Тийм учраас яг өнөөдрийн хувьд бол юу гэхээр энэ ипотекийн зээл дээр бол маш их том сайн бодлого гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш яг өнөөдрийн байдлаар ингээд сонгуулийн уртаал ч юм уу тийм яг ийм байдлаар хэрэгжүүлэх юм бол үр дүн гарах багтал баг. Яг өнөөдрийн байдлаар бол монголчуудын хувьд зарлага нь орлогоосоо давчаад байгаа шүү дээ тий. Тэгж хэлж болох одоо яг судалгаагаар бол тэгж гараад 2016-17 оны эдийн засгийн одоо инфляци одоо нийт бүтээгдэхүүний хэмжээг өсөх хандлагатай гэж харж байна. Та буур хандлагатай байгаа болов. Тэр нэг фэйсбүүк дээр нэг тийм юу явжсэн л да. Японы нэг том албан тушаал нэг манайх бол манай нэг хүн сар $5,000 цалинтай $3,000 нь бол хэрэгцээндээ явуулдаг $2,000 яадгийг мэдэхгүй гэж. Тэгсэн манай бас нэг том албан тушаал юм бол манай одоо нэг хүний сарын хэрэглээр $1,000 олдог нь бол $500. $500-ыг яаж олдог нь мэдэхгүй. Яг тийм л аа шүү дээ. Тэгэхээр бол юу гэхээр ерөөсөө энэ орлого бий болно гэдэг нь бас хөгжилтэй холбоотой. Тийм ээ. Бид одоо энэ дэлхийн одоо интеграцид одоо орж өрөөгөлвөл бус нутагта дэлхийн хэмжээнд одоо энэ бизнест оролцож бизнесийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж яжил одоо бид нар цаашдаа хөгжлийн тухай ярих хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол орлого 26 жилийн түүхэнд одоо түүх гэдэг ингээд үцхээр бол бидний одоо их арчлалын талаар тийм ээ улс төрийн хувьд бол бидний хүндэг хэрэгчлээтэй их зүйл хийсэн. Яг өнөөдөр эдийн засгаар баталгаажаад эдийн засгийн үед бид хэрэгчлээтэй болсон нэг бол одоо алга байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол энэ дээр цоошин одоо бодлого гаргаж хэрэгжүүлэх юм шаардлагатай. За ер нь бол эдийн засгийн цоошин бодлого гаргахаас гадна өнөөдрийн энэ хямрал бол эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн хэмжээнд чанартай хямрал гэж би харж байгаа юм л да. Тэгэхээр төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл эвлэлдэг тийм тогтолцоолоо бид нэгтгэхгүй бол ерөөсөө болохгүй шүү дээ. Өнөөдөр та бүгд ингээд харж байгаа улсын хурлын чуулганы харна тийм улс төрчдийг харахаар ерөөсөө бие биенээ үгүйсгэсэн тэр өөрөө одоо манай тавьсан өөр ш танаа тавьсан өөр тийм ээ. Өнөөдөр энэ амьдрал муу байгаа та нар ингэчихсэн гэдэг тийм. Ерөөсөө л одоо ингээд хараад байхад бол ерөөсөө тийм нэгдэх биш задрах тал руугаа л одоо монголчууд яваад байна шүү дээ. Тийм учраас бидэнд бол эвлэлдэг тийм тогтолцоо хэрэгтэй. Тийм тогтолцоог бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь одоо шинэ эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх шаардлага байна. Өнөөдөр бид нэр 4 төгрөг болоо 3 төгрөгийг одоо ямар нэгэн байдлаар цалин одоо дулаан цалин гэж зарчиж шít. 1 төгрөг нь өрийн үйлчлэгэнд явчих. Бүтээн байгуулалт байна. Тэгэхээр ийм эдийн засгийг цааш авч яваад байх юм байна, тийм.
Тэгэхээр хамгийн түрүүний төрийн зардлыг бууруулах хэрэгтэй. Хуримтлалтай юм хөдөлгөх юм эдийн засгийг болгох хэрэгтэй. Ингэж ээж бид хөгжлийн тухай ярина. Ингэж ээж бид орлогын тухай ярина. Энэ мэтчлэн танаас асуух зүйл маш их байна. Бидний ярилцах хугацаа маш богино учраас бас нэвтрүүлгийн цаг маань өндөрлөх тийшээ хандж байна л да. Өнөөдрийн бидний ярилцж байгаа сэдв бол Монгол улсын эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эрсдэл гэж байгаа. Тэгэхээр таны сая ярианаас бол анзаархад ерөнхийдөө бол хөгжих маш олон арга зам бий гэд тэгж байна. Яг Монгол улсын хөгжлийн гарцыг таны зүгээс юу гэж тодорхойлж байна? Нөгөөтэйгүр бас Монгол улс эрсдлээ хэрхэн одоо зөв тооцоолох уу, тийм ээ? Энд яг энэ өнөөдрийн гол сэдв болсон асуултаараа ярилцлага өндөрлөе гэж бодлоо. За ер нь бол хөгжлийн гарц гэх юм бол хэдэн зуун гарц ярьж байна тийм ээ. Бид түрүү ярьсан баялагын менежменттэй зөв төрийн тогтолцоо зөв болгоё. Одоо шинэ эдийн засгийн бодлого хэрэгжүүлээ. За тэгээд цаашаа одоо сахилгатай байх хэрэгтэй тийм ээ. Хууль дүрмтэй сахилгатай байх хэрэгтэй. Хуулийн шинжилгэүүдийг хийх хэрэгтэй. Хэдэн зуун гарцыг ярь тийм ээ. Монголчуудаар нь харьцангуй бол юу гэхээр бас нэг олзурах өстэй зүйл бол хөгжлийн гарцаа их зөв тодорхойлоод байна. Дутагдлаа их зөв болж байгаа. Хөгжлийн гарцаа зөв тодорхойлж байгаа. Энэ олон гарцуудын донд бол бас нэг том гарц бол юу гэхээр эрсдэл тооцоо. Эрсдэл хэлж ирдэггүй хэнийг шалгадаг гэж тийм ээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар би бас төрийн албанд ажиллахгүй бас 2-3 жил болж байна л да. Зүгээр ер нь ингээд бодохоор яг эрсдэл тооцох тийм бүтэц Монголд байна уу? Гэр зэрэг тооцож байна. Эрсдэл тооцох тийм чадамж бол Монголд байна уу гэхээр би бол тийм хэрэгэлзээтэй байна. Тэгэхээр хөгжилд бол Монголын хөгжилд бол асар их эрсдлүүд байна. Одоо нэрслүүдийг одоо нийгмийн, эдийн засгийн, банкны, хөрөнгө оруулалтын, орлого бүрдүүлэлтийн гэдэг тийм ээ. Экологийн, гамшигын ингээд үсэх юм бол маш их бол салбар болгонд эрсдэл. Жишээлбэл одоо нийгмийн эрсдэл гэдэг. Одоо түрүүн өөрөө чи асуудаг одоо орлогын хэмжээ гэдэг чинь. Орлого бол маань буурч тийм. Иргэдийн орлого одоо буурч байна. За тэгээд дээрээс нь баян ядуугийн ялгаа тийм ээ. Монголд бол нийт баялагын үндэсний нэг бараг 90%, 95% орчим хувь нь хүн амын 10% одоо оногч шүү дээ. Тэгэхээр баян ядуугийн ялгаа бол юм гэж байгаа олгож байгаа. Олгодож одоо нийгмийн эрсдлүүд одоо гарч ирэх магадлалууд одоо өндөр байна. За цалин тэтгэврийн хэмжээ бол бага байна. Нэмж чадахгүй байна. Тийм. Энэ болгоно бол юу гэхээр нийгмийн одоо эрсдэлд хамарч байгаа. Тэгэхээр энийг одоо яаж одоо менежментийн яаж одоо жолоодох вэ гэдэг асуудал маш их чухал асуудал. За санхүү эдийн засгийн эрсдэл гэх юм бол одоо манай санхүүгийн тогтолцоо одоо 26 жил өгчтэй их тийм буруу тогтолцоотой болсон. Тухайлбал юу гэхээр нийт эдийн засаг нь бол одоо 96% нь банкнаас хамааралтай эдийн засгийг бид нар болгосон. 2% нь хөрөнгөний зах зээл. Энэ өөрөө аимшигтай том эрсдэл байна шүү дээ. 96%-ийн эрсдлийн одоо бараг үндэснээ 80-90% нь бол 3хан банкнаар болгогдож байгаа. Хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх, даатгалын систем бол одоо олигтой хөгжсөнгүй. Тэгэхээр даатгал гэдэг нь бизнесийн хамгийн сайн түнш. Тэгэхээр бид даатгалаа хөгжүүлэх хэрэгтэй чадсан. Энэ юутай холбоотой гэхээр нөгөө л орлогын өмсөл. Тийм ээ? Хөгжлийн одоо гаж худалтай холбоотой гэдэг. За тэгээд цаашаа бол юу гэхээр банкны эрсдэл бол одоо Монголд нэлээд сая одоо миний олж тооцсноор олж мэдснээр бол 1-р сард бол банкуд бол ашигт ажиллаж чадаагүй гэсэн мэдээлэл байна. За төв банкны одоо өөрийнх нь эрсдлүүд бол байна л да. Төв банк бол засгийн газартай их хамтарч ажиллаж байгаа их сайн юм шиг харагдаж байгаа бол төв банкны хуулийн хайхтар зорчигч жишээлбэл тэр үн тогтворж болох хөтөлбөр гэж одоо төв банкны хийх стаж мөн ч юм уу биш ч юм уу тийм ээ. Өөрөөр төв банкны өөрийнх нь үндсэн гол үүрэг бол Монгол төгрөгийн тогтвортой ханшийг л одоо барих хэрэгтэй. Тэгтэл үн тогтворж болох хөтөлбөрийг аваач ханшаагаад одоо 2050 болцсон байж шүү дээ. Тэгээ төв банкны одоо өөрийнх нь эрсдлийг өндөр байна. Одоо ямар нэгэн одоо тийм аж ахуй нэгжид хувь эзэмшиж болохгүй гэсэн одоо төв банкны хуулинд нь гэтэл бол тэр Монголын ипотекийн корпорацийн тодорхой хувийг төв банк эзэмшиж байна. Ипотекийн зээл гэдэг чинь өөрөө үл хөдлөх хөрөнгө шүү дээ. Бас үл хөдлөх хөрөнгө худалдаж авч болохгүй гэж. Хүн байгууллагууд одоо хандив одоо тэр тусламж өгч болохгүй их нэрийн юм байлээ л. Тэгээд төв банкны өөрийнх нь эрсдэл бол сүүлийн үед бол их өндөр болж байна. Энтэйгээ уялдаад арилжааны банкнуудын эрсдэл бол юу та. Өөрөөр хэлбэл эхний одоо 2 сарын байдлаар 3 сарын байдлаар ихтэл одоо чанаргүй зээл
За хугацаа гэдэрсэн зээлийн хэмжээ бол бараг 2 их 84 төгсөж байгаа. Энэ бол нийт актив нь бараг 10 хэдэн болчихж байгаа шүү. Тэгэхээр Монголын эдийн засаг өөрөө төв банкндаар суурилсан эдийн засаг учраас банкны ийм эрсдэлтэй байна гэж Монголын эдийн засаг бол одоо аимшигтай том эрсдэл одоо байна гэсэн. За хөрөнгө оруулалтын эрсдэл гэж. Гадны хөрөнгө оруулалт ягаад айжээд байна гэхээр хууль журамтайгаа холбоотой. Өөрөөр төрийн докторгүй. Тэгээд дээрээс нь хууль журам нь бол байнга өөрчлөгдөж. Авилгалын индекс өндөр. Энэ болгоно бол хөрөнгө оруулалтыг одоо дайшруулах юм эрсдлийг бий болгож байна. Тэгэхээр энийг тооцож одоо эрсдлийн менежментийг гаргаж ажиллах хэрэгтэй. За сүүлийн үед бол юу гэхээр хамгийн аимшигтай юм гэхээр энэ гамшигын эрсдэл бол одоо Монголд их өндөр болж байна. Экологийн эрсдэл гэхээр зэрэг нийт газар нутгийн 74-5% нь бол сэлжсэн. Олон мянган одоо боловор одоо нууц өөрөмж сэргсэн. Энэ маань бол юу гэхээр зэрэг Монгол улс бол энэ экологийн эрсдэл, гамшигын эрсдэл бол их өндөр болж байна гэж. Саяхан одоо тэр нэг хөгжлийн байгууллагаараас нь судалгаагаар бол юу гэхээр дэлхийд халдвар төвчний одоо тархалт бол маш их хэмжээгээр гарч ирж байгаа. Энэ бол цаашдаа бол юу гэхээр улам гарахын магадлал өндөр болж байна. Дараагийн одоо хөндөрлөлтөнд бол аимшигтай эрсдэл бол юу гэхээр энэ одоо гамшигын чиглэлийн эрсдэл байж магадгүй гэсэн ийм тооцоололтой гарч ирж байна. Тэгэхээр Монголын төр бол бүх одоо энэ салбартаа эрсдлийг тооцох хэрэгтэй. Энийг одоо эрсдлийг тооцоод тэрийг үнэлээд ямар арга хэмжээ авах уу гэж энэ асуудлаа одоо шийдэх хэрэгтэй гэж бодож байна. За эрсдлийг бол тооцох бол их олон арга байдаг тийм ээ. Эрсдлийг зөв тооцсны үндсэн дээр бол зайлсхийдэг арга байдаг. Эрсдлийг бууруулдаг арга байдаг. Эрсдлийг бол бус этгээдүүдтэй хамтарч одоо хэлбэл хамтарч үйлцдэг арга байна. Дөрөвт арга нь бол тэрийг хүлээж аваад тодорхой мөнгө гаргаад эсрэг тэмцдэг аргууд байдаг. Тухайлбал одоо тэр бус этгээдүүдтэй хамтарч одоо хэлбэл эрсдлийг үүрнэ гэдэг маань бол юу гэхээр одоо тухайлбал одоо тэр Чалковын гэрээ гэж хагаад 10 жилийн хугацаатай байгуулсан гэрээ тийм ээ. Тэр гэрээ өнөөдөр одоо ингэж үргэлжлэн явж байсан бол нэг $20 өгөх биш одоо нөөцөө өгөх биш тэр $70 гэрээ 10 жилийн хугацаанд хэрэгжиж явах ийм боломж бол байсан байхгүй. За тэгээд энэ аутсорс гэж байна, даатгал гэж байна. Энэ олон зүйлүүдийг ашиглаж энэ эрсдлүүдэд тооцож удирдах асуудал бол юу гэхээр Монголын төвд бол тулгуурсан асуудал болж байна. За баярлалаа. Энэ өглөө бидэнтэй ярилцаж за Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон за эдийн засгаас гарах эрсдэл боломж гарсан талаар ярилцлаа бид. Тэгэхээр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсээд за сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэг болгоморж байна. За баярлалаа. Энэ номнууд бол худалдаалагдаж байгаа тийм ээ? Тийм худалдаалагдаж байгаа. Номын дэлгүүрүүд худалдаалагдаж. Маш сонирхолтой номнууд байна. Үзэгчд маань бас сонирхож байх юм бол бүх номын дэлгүүрүүдээр л худалдаалагдаж байгаа юм байна. Бидний урилгыг хүлээн авч амралтын өдрийн бас шинэхэн өглөө үзэгчд маань сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд маш их баярлалаа. Тэрхэн үзэгчдээ кофе ярилцлагын нэвтрүүлгийн амралтын өдрийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Бидэнтэй хамт байсан нийт үзэгчдээ маш их баярлалаа. Амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяртай үзэгчдээ. Баяртай үзэгчдээ.